Манай Бадарчгүйг харахаар яагаад ч юм яруу найргийн цагаан алт шиг санагдаад байдаг юм аа. Тэгээд би Бадарчгүйтэй хөөрөлдсөн минь буюу наргаа биш уянга гэдэг шүлгэн хэлье гэж бодож байна. Ягаад гэхээр энэ нэлээд хэдэн жилийн өмнө би их өглөөгөр амьхандаа их эрт босоод тэр нь 8 цагийн үед бохоо. Босоод театрын тэрэд явж исэн чи өөдөнд нь нэг нэлээд тийм таньдаг нүүртэй хүн явж байна. Одоо дундаж Франц эмэгтэй гэртээ харихын тулд өглөө 7-д босдог гихчээр яг сайхан эрт өглөө гэртээ харихаар Бадарчгүй явж явахгүй юу. Тэгэхээр би бас машинтай гэрэдэнд өхүүлж өгье гэж одоо тэгээд өхүүлж ийсэн. Тэр уулзалтнаасаа нэг юм жижигхэн уянгын наргаа шүлэг төрсөн байгаамаа. Тэгээ явж ийсэн чи гинтхийг ойлгохгүй юу? Мөн нацгийгаад өрөвдөд байх ингээл ойллаа. Ямар нацгаан өрөвдөд ойлно вэ та? Яг өнөө мөн нацаг дэрж байгаа л байхгүй юу? Эрхээр хатсан гэдэг нь одоо байтлаа энгэрийн тэмдэгэ харж уйлдаг болох нь үү? Нөгөө энэ дээр байгаа нацаг дэржийн тэмдэг. Тэгээд тэрийг юу гэж тайлбарсан гэхээр хөөх юм уу нацаг дэржин шагналж явуулгүй өгчихсэн юм штэй гэж байна. Цэвэрхэн гих чамтан ах нь өчигдөр гэрээс гарсан юмсан цэцэрлэгийн багш нар дайлаад алах шахсан юмсан өнөө хэн блэ Монгол банкны дарга хүү өглөөхөн юу тайлаад тэр өмд гутал биш штэ. Өглөөхөн юу тайлаад одоо харж явнаа. Иш хурдан явдаг болоос хүн хараад байна. Ичин нуруу ихч гэхээр өмнөөс чинь би айгаад байна. Бушуухан гэрч чинь хүргээд санаа амрах минь уурал толгой минь та ингэж яваад нэг л бадрах вэ. Одоо надад тал засж байгаа юм. Өгөөхөө Чингисийн дөрвөн хатан чинь хулаан. Үндэ бол цөмөөрөө манай Төв аймгийн юм гихчвлээ. Цэгцрийн шар тал гэж гардаг да ухта цэнхэр мандлаас дорнод ордог зам байсан байх шүү дээ. Тэр намайг түр хатадтай нийлүүлж магтаж угаад шар тайлуулах гэж байхгүй юу? Цаад санаа. За тийм болгоё баг яхаа. Засрах янз байна уу? Эсвэл 100 татах уу? Мэрлийн Монро гэж энэ бараар ороод гарах уу? Миний таныг уншдаг хэлийн хурандаа байдаг юм аа. Яг өмнөөс чинь нар тусаад харахнаа яасан цагаан толгойтой шар нүртэй юм бэ та? Яалтчгүй 9 эрдний Бадарч таныг яруу найргийн цагаан алтч гэвэл болохоор байна шүү. Би ойлно. Миний муу найз охин миний бүжин шиг амтан ичи хорлоод анартай их хайртай байдаг шүү би гэд. Яагаад намайг цагаан алт гэсэн гинэ дахиад хэлдэг. Яах вэ? Цагаан алт ховор болохоор ядам урандаа зөөх гэж хүүхнүүд шохоорхдог болж ирсэн юм.